За гишүүдэд орон мэндийг хүргье. За Монгол Улсын ерөнхий сайдаар нэр дэвшигч учрал сайдтай бас баяр хүргье. Ажлын амжилт хүсье. За учрал сайд та бүхнийг бол чаднаа, хийж чадна. Гишүүд түрүүн бүгдийг хэллээ. Та туршлагатаа бас ажлын их онцлог ажил хийх тийм онцлогтой. Гэхдээ маш хүнд нөхцөл та бол ажил авч байна. Энэ хоёр дорноттой холбоотой дизель түлшний үн 4-р сард 2 дахин нэмэгдсэн байна. Миний мэдээр сүүлийн 25 жилд ингэж 2 дахин үн нэмэгдсэн ийм нөхцөлийг би хараагүй л дээ. Тэгэхээр манай улсын төсвийг бүрдүүлдэг уул уурхайн компаниуд тэр чигтээ дизель түлшээр л амьдардаг, дизель түлшил хэрэглэдэг. Тэнд бол ажилдаг оператор компаниуд, сахилгаан гаргадаг генераторууд, за тээвэр хийж байгаа тээврийн компаниуд бүгд дизель шүү. Тэгэхээр энэ уул уурхайн бүтээгдэхүүн дизель түлштэй хамааралтай болохоор яаж эдгээр энэ бүтээгдэхүүнийг гаргаж экспортлох юм бэ? Тэгэхээр энэ төсөв бүрдэх асуудал бол асар их өндөр. Тэгэхээр энэ асуудлыг бол яаж шийдэх юм бэ? Төсөв бүрдэхгүй бол бүх юм асуудал ойлгомжтой. Тэгэхээр миний харж байгаагаар бол энд бол гарц байгаа. За урд өмнө бид бол Оросын холбооны улсаас 90% үлдсэний бүгд найрамд хятадд улс бусад улсуудаас авдаг байсан. Одоогийн байдлаар бүгд найрамд хятадд улс газрын тоосны бүтээгдэхүүнийг экспортлохоо хоригдсон байна шүү дээ. Одоо бол бид 100% Оросын холбооны улсаас л авна. Тэгэхээр Оросын холбооны улсын ярьж байгаа энэ онгоцны түлшний гэрээг яаралдах хийх хэрэгтэй. Нэгдүгürt. Хоёрдугаарт та ойрын хугацаанд Оросын холбооны улсад төрийн айжлал хийж энэ асуудлыг шийдэх тал дээр та бол эхний ээлжинд ажиллах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тийм боломж болцоо байна уу? Ийм асуулт байна. Дизель түлшний үнийг тонн тутамд $1000 дотроо тохирох Оросын холбооны улстай тийм ажлыг яаралдах хийх хэрэгтэй. Тийм боломж болцоо байна уу? Ийм асуулт байна. За учрал гишүүн. За сая бол их хурлын даргын хувьар бүгд найрамд хятад ард улсад болоод Оросын холбооны улсад айлчил хийсэн. За Оросын холбооны улсад айлчил хийх үеэрээ бол энэ саналуудаа ярьж байнгын холбоотой энэ салбарын сайд болоо засгийн газрын зүгээс бол холбоотой ажиллаж байгаа. За бүгд найрамд хятад ард улсад бол нефтийн бүтээгдэхүүн доктортой нийлүүлэх засгийн газрын хоорондын хэлэлцээр хийхээр санал бол бас илэрхийлсэн. Гэхдээ одоо бол мэдээж ерөнхий сайдын хуваар бол очиж бас энэ албан ёсны саналуудаа тавьж гэрээ хэлцэл хийх саналуудаа тавьж бол дахиж ярилцах бол шаардлага бол үүснэ. Онгоцны түлшний гэрээг бол ерөнхий сайдаар оруулж улсын хурлд танилцуулахаар бол одоо бэлдсэн байгаа гэж надад бол мэдээлэл өгсөн. Тэгэхээр би ажлаа аваад аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороогоор бол энэ асуудлыг оруулна. Тэгээ хятад талд бол би энэ саналуудаа хэлэхэд бол бас Петрожайныг асуудлыг шийдэж л гэж байна. Тийм учраас бол тэр бол бас хууль эрх зүйн асуудал. Тэгээ ер нь бол хурдтай хугацаанд энэ гацаад байгаа асуудлуудыг зөриг гаргаж шийдэхээс өөр арга зам бол байхгүй. Тэгэхээр би бол шийдлүүдээ хилээд явна. Нийлүүлэлтийг гацах ёсгүй. Зогсоох ёсгүй. Үн барина гэдэг бол тун хэцүү. Тэрийг бол бас үннийг хэлэх ёстой. Тун хэцүү. зөв нийлүүлэлтээ болвол гацааж болохгүй учраас бүх арга замуудыг эрэлхийлнэ. Тэрнээс үнийг бол ингээ хүчээр барих ч юм уу эсвэл захиргааны хэв шинжтэй тийм арга хэмжээ хэрэглэлээгээд үнэндээ гүйцэгдэж байна. Бид нар чинь нэг юм захиргааны шинжтэй арга хэмжээ хийдэг. Тэгээд үнэнд гүйцэгддэг. Тэгэхээр бол цаашдаа бол илүү үнээр бол илүү өрсөлдөөн бий болгож бүх салбарт ингэж үнэтэй нүүр тулж явахгүй бол
Хүчээр ингээд захиргааны шинжтэй арга хэмжээнүүд авлаа гэд чи нэг өдрөл үнэндээ гүйцэгчлээ шүү дээ. Эрчим хүчний салбараас ахуулаад. Тий. Тэгэхээр нийлүүлэлтийг гацаахгүй байх дээр бол асуудлыг илүү анхаарч явна гэдгийг бас энэ танд онцгойлж хэлье. Тэгээ та бас энэ салбарын хүн учраас мэрэгжлийн зүгээс дэмжлэг тусалцаа үзүүлж одоо хамтарч ажиллахыг бас хүсэж байна.